have to know. You make me really happy. I love you. Is she someone you might talk with about how you're feeling? She's hard to describe if you don't know her. Is he, smart? Well, he's smarter than me. It's actually the smartest person I've ever met. She's really smart. She's a lot smarter than me. We see the world in a similar way. Бид амьдралынхаа турш үргэлж тав тухыг эрен хайдаг. Түүнийг олох зам харин дардан байдаггүй. Харилцаан дээр ч мөн адил. Өөрийгөө хамгийн тав тухтай, өөрөөр чинь байлгаж чадах нэг олно гэдэг амаргүй даваа. Тэгвэл үүнийг сэтгэл хөдлөм, сонирхолтой хоёр дүрийн хоорондын харилцаагаар харуулах зураг Normal People хамгийн сайн харуулж, бас мэдрүүлж чаддаг. Миний хувьд 2020 оноос хойш үзсэн хамгийн хайртай зураг маань. Ахин дахин үзэх бүртээ шин зүйлийг харж, өөр мэдрэмжийг мэдэрч чаддаг. Цувралыг өнгөц харуул залуу хүмүүсийн орчин үеийн төвөгтэй харилцааг харуулсан гэлтэй. Тэр нь ч нэг талаараа үнэн. Ер нь орчин үеийн хосуудын харилцааг бараг хамгийн бодитоор харуулсан ч байж магадгүй. Гэхдээ гол дүрийн харилцаагаар бидэнд хорвоо ертөнцийг бүрэн таниагүй өсвөр насны хүүхдүүд хэрхэн нас бит хүрч томоожин өөрийгөө олох гэж зүудэрч буйг харуулдаг. Харин өөрийгөө олох замдаа тэдний харилцаанд дан цав үүсч, өөр хэн нэгэнтэй учирч, тэдний хүн хэцүү сэтгэл хөдлөлүүдийг үзэгчдэд мэдрүүлдэг. Нэг үгээр coming of age гэж хэлж болно. Цувралын турш олон сэтгэл хөдлөсөн гайхалтай iconic сценүүд гардаг. Connell-ийн дуудшуудан явуулж буй сцен, сэтгэл зүйчид дотроо удалж буй хэсэг, Connell Marianne нарын шүнжин видео колл хийх сцен гэх мэт. You're awake. Morning. Харин үзэгчид та бүхэн Connell Marianne хоёр шиг хайртай хүнтэйгээ бүтэн шүнжэнгөө ярихыг хүсвэл мэдээж их хэмжээний дата хэрэгтэй. Unitel-ийн хэрэглэгчид 50 ГБ датаг 50% хөнгөлөлтөд үнээр авах боломжтой болсон ба бүтэн шүнжин видео колл хийсэн ч дуусахгүй гэдэгт итгэлтэй байна. Нэмээд мэдээж аялал зугаалгын улирал ирсэн учраас дата шиг хэрэгтэй зүйл байхгүй шүү дээ. Тийм учраас хэрв та Unitel-ийн хэрэглэгч бол энэхүү урамшуулалд заавал хамрагдаарай. Мөн энэхүү бичлэгийг бүтгэж тусалсан Unitel-д баярлалаа. Цувралыг Ирланд зохиолч Sally Rooney-гийн ижил нэр зохиолоос сэтгүүлэн бүтээсэн. Тэрхүү зохиолч тун амжилттай олонний магтаалыг хүртэж 2019 оны The British Book Award-ын оны шилдэг ном болж байсан удаатай. Харин цувралын хувьд Англида BBC, Хойд Америк болон бусад орнуудад гарах эрхийг Hulu стриминг сервис авч 2020 онд анх цацагдсан. Номон дээрээч дэлгэцийн бүтээл дээрээч гол хоёр дүр хамгийн чухал. Тухайн үед Английн жижиг зурлуудад хэд хэдэн дүр бүтээсэн жүжигчин Daisy Edgar Jones гол дүр Marianne тоглож, өмнө нь тайзны жүжигээр гаргаа эхэлсэн Paul Mescal хамгийн анхны дэлгэцийн бүтээлээрээ цувралын бас нэгэн гол дүр Connell-д тоглосон юм. Энэхүү зурлын хамгийн онцлог зүйл үзэгчдэд өгч буй мэдрэмж, уур амьсгал болон хөгжмнөөс гадна гол дүрүүдийн жүжигчдийн жүжиглэлт байсан юм. Энэхүү зурлын ачаар хоёр жүжигчин маань карьераа маш зөв, амжилттайгаар босгож, олон чанартай бүтээлүүдэд тоглон, бүр Paul Mescal After Sun киногоор 2023 оны Оскарт шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчнэр нэр дэвшээд амтсан. Paul Mescal, After Sun. Normal People бол энгийн хүмүүсийн туулж буй энгийн нэгэн түүхийг харуулдаг. Цувралыг Connell болон Marianne нарын харилцаагаар бодоод үзвэл нийтдээ 4 хэсэгт хувааж болно. Бараг бодит амьдрал дээрх ихэнх хосуудын туулдаг үе шатуудтай ойролцоо гэмээр. Эхэндээ гал мэд дүрлзэж, дараа нь унтарч, тус тусдаа өөрсдийн цаг хугацааг өнгөрөөж, нэгийг тунгаан, туусан замаа иргэн нэг харснаар тэрхүү харилцаа дахин асна. Эхний хэсгээр төгсөх ангийн сурагчид болох Connell Marianne нарын нэг нэгэндээ сэтгэлээ илчилж, тэдний хүчтэй харилцаа дөнгөж эхэлж буйг харуулдаг. Marianne бол чинэлэг айлын охин. Гэвч сургууль дээрээ хинтэй ч харилцаа үүсгэж чаддаггүй. Энэ ч түүний гэр бүлийн асуудлуудтай давхар холбоотой. Харин Connell-ийн хувьд дундаж амьдралтай, царайлаг, спортлог, ухаалаг, ихэнх охидын хүсэмжит залуу. Гэвч сургууль дээрх найзуудтайгаа байхдаа өөрийнхөөрөө байхад хэцүү, үргэлж ямар нэгэн баг зүүн. Харин Marianne-ыг хүн бүр доогдох уу хийгч түүнтэй багч гисэн чин сэтгэлээсээ харилцах хүн бол Connell. Connell ч мөн адил Marianne-тай байх үедээ өөрөөрөө байж чаддаг. Тийм ч учраас тэд хоорондын харилцаагаа сургууль дээр хинт ч мэдэгдэлгүй нууцаар хадгална. I don't tell anybody in school about this, okay? Like I talk to anyone at school. Харин өөрийнх нь үнэн төрхий болоход Connell-ийн сэтгэл зүйд ямар их хүн дээр тусч anxiety-ийн сэтэрч буйг харуулдаг. Сургууль дээрх найзууд нь юу гэж бодох бол өөрийг нь доогдох уу хийх болов гэсэн айдас. Үүнээсээ ч болж буруу шийдвэрийг гаргадаг. Уг нь бол Connell ичимхий хаалттай нэгэн огт биш.
Гэвч юу мэдэрч байгаагаа үнэн зөвөөр илэрхийлэх тал дээр асуудалтай. Харин Марианы хувьд хэдий харилцаагаа нууц байлгахыг өөрөө зөвшөөрдөгч ил тодоор хайрлуулахыг нууцхан хүснэ. Эмэгтэй хүн бүрийн л адил. Учир нь тэд хамтдаа байхдаа л өөрийнхөөрөө хамгийн их тав тухыг мэдэрч нэгэн цул болж чаддаг. Цувралыг хэтэрхий их нюд болон секс зэнтэй гэж зарим хүмүүс шүүмжилдэгч үүгээрээ бидэнд гол дөрүүд нэг нэгэндээ ямар их татагдаж хүчтэй мэдрэмж өгч байгааг ойлгуулдаг. Тэрхүү асар хүчтэй бие биедээ татагдаж буйг зураглаачийн зүгээс гол дөрүүдийн царай, бие, харцыг оройс харуулж клоз ап шотуудаар мэдрүүлнэ. Харин төгслийн үдшлийн үеэр найзууд нь тэдний харилцааг анханасаа мэдэж байсныг Коннелл сонссноор тэр бүх хугацаанд айж, твдэж, санаа зовж байсан зүйлс нь ямар ч утгагүй байсныг ухаарч Мариан руу дууд шуудан явуулж буй сцен нь цувралын хамгийн сэтгэл хөдлөм эсгүүдийн нэг. I really love you, Marianne, and yeah, I'm sorry. Харин тэдний харилцааны 2 дахь үе шат болох арай илүү нас бид хүрч Trinity College-ийн 1-р курс дэх дахин уулзалт. Connell Waldron from beyond the grave. Энэ үеийн Мариан бол ахлах ангийн Мариантай харьцуулахад тэнгэр газар мэт өөр. Өөрийн гэсэн хүрээлэлтэй, найз нөхөдтэй, мөн шин найз залуутай. Харин Коннеллтай дахин уулзснаар тэр бүх хүрээлэлтэй мөн л өөрийнхөөрөө байж чаддаггүй гэдгийг ойлгуулдаг. Түүний ганц үн сэтгэлээсээ ярилцдаг найз нь Joanna. Хожим тэр бүх найзуудаас нь Joanna л үлдсэн байдгийг бид хардаг. Харин Коннеллийн хувьд өөрийн алдаанаас болж гэмшиж, ганцаардан шинэ орчин болох коллеждод дасах гэж зүдэрч буй нэгэн. Тэдний байр суурь яг л ахлах сургуулийн Коннелл Мариан нарыг сольсон гэлтэй. Харин Мариан зүрх сэтгэлээ дагаж найз залуугаасаа харилцаагаа таслан Коннеллыг зорьсон. Тэдний харилцаа аз жаргалтай байсан ч Коннеллийн ажиллаж байсан газар зуны цагаар хаахаар болж түрээсээ төлж чадахгүй болсноор Sligo дэх гэрлүүгээ буцхуулдаг. Уг нь Марианд бүх зүйлээ хэлж түнтэй үлдэх боломж байсан ч Коннелл мөн л Марианаас санаа зовж өөрийн сул дорой байдлаа түнд харуулахгүй тулд тэд дахин хоёр тийш болдог. Эрэгтэй хүн бүр тулгардаг, уламжлал болсон мөн хортой гэмээр masculinity. Энэ ч гол хоёр дүр хэдий тодорхой хэмжээгээр том хүн болсон ч хангалттай мачур болоогүйг илтгэнэ. Үүний дараа тэд хоорондоо дахин хэд хэд удаа таардагч тус тустай харилцаа тогтоосон байдаг. Ингэснээр тэд хоорондоо илүү найзын хуваар харилцаж амьдралыг илүү өөр өнцгөр харж эхэлдэг. Өөрөөр хэлбэл тэд тус тусдаа өөрийгөө нээж амьдралынхаа гол утга учир зорилгыг хайдаг. Хоёр дүрийн хувьд ч тус тусдаа сэтгэл зүйн хүнд асуудлуудыг даван гарч буйг харуулдаг. Марианы хувьд Джеймитэй хэсэг хугацаанд харилцаа үүсгэж түүний амжилт олоогүй тул хичээлийн шаардлагаар хөлийн чандыг давсан байдаг. Тэндээ мөн л бүтлмуутай харилцааг үүсгэнэ. Түүний тулсан хоёр харилцаа хоёулаа токсик, хортой. Марианы хувьд том шархуудыг өгсөн харилцаа. Үүний дараа тэрээр өөрт тохирохын нэгэн хамгийн чухал гэдгийг илүү ойлгодог. Коннеллийн хувьд ахлах сургуулиасаа найдалсан найз нь харамсалтайгаар амиа игүүтгэн түнд нь юу ч хийж чадаагүйтэй сэтгэл зүйн гүн хямралд ордог. Шинэ найз өхөн Хелентэйгээ харилцаа сайтай байсан ч үргэлж Марианыг бодно. Энэ бүх хугацаанд гол дөрүүд мэйлэр харьцаар л байдаг. Коннелл сэтгэл зүйчтэй уулзаж дотор нь болж буй бүх зүйлсээ уудлан өөртөө чин үнээр ярилцаж чадах Мариантай өглөө хүртэл видео кол хийн. Магадгүй хүмүүс бид хайртай хин нэгнээс хол байх тусам нэгэндээ илүү татагддаг байх. Бүр хүнд хэцүү зүйл амьдрал тохиоход улам илүү хань болох нэгнийг хүснэ. Энэ бүх хэцүү зүйлсийн дараа Коннелл Хеленаас харилцаагаа төгсгөж амьдралыг харах өнцөг нь өөрчлөгдөж өөрийгөө танин мэдэж эхэлдэг. Тийм ч учраас Нью-Йоркийн их сургууль руу аплай хийж өөрийнхөө бүрэн потенциалыг нэг замдаа гарсан. Харин сүүлийн хэсэгт аль аль талдаа харилцаагаа тасалсан Коннелл Марианаар эцэст нь дахин учирч жинхэнэ хосууд шиг амьдарч эхэлдэг. Гэвч харамсалтай нь энэ бүхэн удаан үргэлжилдэггүй. Хэд хэдэн удаа оролцсон орлого нь амжилттай болж Нью-Йоркийн их сургуулийн хөтөлбөрт Коннелл тэнцдэг. Хэдийгээр эхэндээ Коннелл Америк ухаас татгалзаж хамгийн хайртай хүнтэйгээ хамт байхыг хүсдэг ч эцэст нь Мариан түүнийг өөрөөсөө зүүх ямар ч шаардлагагүй ухааран түүнийг явахыг хүсдэг. It's New York. It's frightening. It'd be fucking amazing. Connell. Мариан түүнтэй хамт Америк руу явж болох байсан ч түүний үлдэх шалтгаан нь Коннеллийн тэр их авьяас потенциалыг хэд хэдэн удаа анзаарч хизээж түүнтэй зэрэгцэж чадахгүйгээ ойлгосон байх. Нөгөө талаасаа Марианы хувьд энэ бүх хугацаанд хэн нэгэнтэй үргэлж хамт байсан учраас түүнд ганцаараа байх хугацаа хэрэгтэйгээс гадна хөв хүн талаасаа бие даахыг илүү дүүцсэн гэж боддог. Would you come with me? We could be there together and you could study or work and
Хэдийгээр гол дөрүүдийн салж нийсэн асуудалтай харилцааг зуралд харуулдагч өсвөр наснаас эхлээд 20-д насны залуусын харилцаа, амьдралын хэв маяг, хувь хүний асуудлыг хамгийн бодитоор буюу реалистик байдлаар харуулж чадсан юм. Зурлыг анх үзэхэд сэтгэл зүйсэм романсын талаар гэж удна. Анхны хайр бүтдэггүй гэж үг байдаг. Гэхдээ бүтсэн төгөөд ч бодит амьдрал дээр олон бий. Коннелл Мариан хоёрын хувьд тэдний харилцаа аль альнийх нь хувьд анхны хайр нь байсан. Үргэлж нэг замаараа явах харилцаа ховор. Тэдний харилцаач үний тод жишээ. Бидний амьдрал өөр хин нэгэн орж бас гарч л байдаг. Харин зурлыг 2-дохоо эсвэл 3-дахаа үзэхэд тэрхүү романтик харилцаанаас гадна хөв хүн хэрхэн өөрийгөө таних мэдэх хэрэгтэйг, хүнд хэцүү зүйлсээ яаж даван гарах ёстойг илүү ойлгуулдаг. Коннелл бидэнд ганцаардал, депрешн гэх мэт асуудал хүний амьдралд ямар аимшигтай хүн дээр тусдгийг, мөн түүнийг эрхэн даван туулах ёстойг харуулдаг. Мөн эрэгтэй хүн уйлдаггүй гэх утгагүй, уламжлалт ойлголтыг эвдэж, харин ч дотроо болж буй зүйлсээ сэтгэл хөдлөлөө бусдад хуваалцахгүй байснаар ямар хортой болохыг ойлгуулна. Харин залуу хүн эд суралцах насндаа бүрэн потенциалаа нээж, шинээр гарч ирж буй боломжуудыг алдалгүй атгах ёстойг харуулдаг. Мариан бидэнд эмэгтэй хүний гинэн занг, гэр бүлийн хүчирхийлэл болон хортой харилцаа хүний сэтгэл зүйд ямар томоор нөлөөлдгийг харуулсан дүр. Марианы аав гэр бүлийн хүчирхийлэл үлддэг байсан нь ахыг нь өөртөө итгэлгүй болгож, эцэст нь ээжтэй болон охин дүүтэй хүртэл шууд болон шууд бусаар хүчирхийлэл үлдэнэ. Харин Марианы хувьд эрэгтэй хүнийг харах өнцгт нь нөлөөлж, цаашид түүний хажууд түшиг болох эрэгтэй хүн заавал хэрэгтэй гэж ойлгодог. Гэвч Коннеллтэй эцэст нь эрүүл харилцаа үүсгэж эхэлснээр энэ бүхэн буруу байсныг ухаарч, ганцаараа байх хугацаа түүнд хэрэгтэйг ойлгосон юм. Харин хүний амьдралд өөрийг чинь хамгийн их тав тухтай, бас өөрөөрөө байлгадаг хин нэгэн ямар хэрэгтэйг, шаардлагатай тохиолдолд бас холдож чаддаг байх нь ямар чухал гэдгийг харуулна. Хайрлах гэдэг нь үргэлж хамт байх бус, шаардлагатай үед тавьж явуулахыг ч бас хэлдэг. Романтик харилцаа кинон дээр гардаг шиг хэтрүүлэгтэй, хийсвэр бус, яг л бидний амьдрал дээрх энгийн хүмүүсийн харилцаа шиг яривхтай, догтлуулсан, сэтгэл хөдлөсөн, гонигтай, бас бухимдуулсан олон мэдрэмжүүдийг хүнд өгдөг. Хамгийн энгийн зүйлс амттай, бас гашуун байдаг шүү дээ. Энэ бүх зүйлсийг normal people нүрэн толголгүй үйл явдлаар гол дөрүүдийн туулж буй зүйлсээр үзэгчдэд мэдрүүлж чаддаг. Бодит амьдрал дээр ч бид асуудлын гаргалгааг мэдсээр байж алддаг. Яг л гол дөрүүдийн адил. Миний л хувьд орчин цагийн хамгийн хайртай цуврал маань normal people. Бидний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Хэрвээ та normal people үзэж байсан бол өөрт чинь ямар мэдрэмж үлдээснэ комментоор үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцаая.